За сайн байцгаана уу? Сабит фильмийн жүжигчин Бүрв дөрж байна. Ингээд өөрийн том хүү болох од баяртайгаар сценийн амттаа дурсамж нэвтрүүлэгт орж байгаа доо баяртай байна. Ингээд анх удаа тантай ингээд хамт нэвтрүүлэгт орж байгаа нэр төрөөр байна. Баярлалаа. Тусал дэмжиж байгаарай. Тэгээд энэ нэвтрүүлэгт яагаад орох болсон гэхээр миний сонирхол төрсөн лөө. Ерөнхийдөө амьдралын янз бүрийн баяртай, гонигтай, нөхрөл бүх зүйлтэй ерөнхийдөө тэр дурсамж болгоны хажууд заавал нэг тийм нэг амттан байж идэг. Тэгээд их сонирхолтой тийм яриа болохлоо л гэж бодож байна да. За тэгээд аавынх нь бага насны дурсамж гэх юм бол маш сонио. Адал явдалтай, боржигнаатай, завгүй, төвжүүлсэн, түжигдсэн, зүхтсэн, хөөцөлдсөн, шороон дунд өссөн тийм л дурсамжууд хамгийн түрүү санаанд орж байна. Хамгийн гоё дурсамж гэх юм бол өглөө болохыг хүлээдэг байлаа. Өглөөнөөс ахуулаад шөнө хүртэл гудамдаа тоглоно. Эхлээд гэрээсээ ганцаараа гарч явангуудаа хажуу тишээ гараа, хажуу талынхаа найзыг дуудаад хоёлоо олно. Хоёлоо осноос хашаа гуруулаа олно. Уртлын гудамраа ороод дөрвөлөө олно. Тэгээ одоо миний хүүгийнх шиг одоо ингээл чатар заа одоо ингээл уулзах уу. Өнөөдөр завгүй байна жаа ядарч ирэх гэсэн юм байхгүй шин. Шууд ихэнд нь халдаад хашааг нь нүдэл гараад иргээл дургуйсэн ч амахгүй чирж гаргаал. Тэгэл ерөөсөө хилхилдэл гудамд өдөржингөө өнждөг байлаа. Дуун, сакс тоглоно. Хамгийн гоё дурсамж нь гэх юм бол сакс тоглож байгаа л нэгний доор ороод аман цангаал усуух дурсамж хамгийн гоё байсан да. Тиймэрхүү дурсамжууд хамгийн дөрөв санаанд орж байна да. Эцэг ихээ хүлээдэг байсан жоохон багтаа. Одоо бүр яг энэ мартагддаггүй бүр. Аав ичэгээл хүлээг. Өдөрж ингэ хизээ ирэх юм бол гээл тэр дурсамжууд хамгийн дөрөв бодож байна да. Асуух юм байна уу? За. Танд Таныг хамгийн бага ах чинь гоё амттайсан юм тийм гоё юм байна уу? Амттай зүйл үү? Тийм. Одоо бүр миний бүр мартагддаггүй бүр нэг юм байт. Үзэмтэй хөрөл гэж байдгүйсэн юм хайрцагтай. Одоо энэ шиг нэг 3 басны нэг юм да тийм хайрцагтай үзэмтэй хөрөл. За. Тэрийг бүр идэхийг бүр мөрөөд 250 төгрөг гэдэг байсан. Тэгэл ерөөсө баяраар л болтон. Тэгэл найзуудтайгаа нийлээд гэсэн бүгдээ 10 20 төгрөг нийлүүлээл тэрийг нэг авч иддэг байсан. Тэгсэн чинь нэг азаарч гэх юм уу юугаарч гэх юм маад нэг аавын дүүн дэрэнгүүтэй хоёр хайрцаг үзэмтэй хөрлүүлдэг байхгүй. Нэг нь манай ихчд өгч гээд. Тэгсэн чинь аав нь тэрийг нэг өөрийнхөө гусаад ардаас нь ихчийнхээ гусаад цагийн дараа хордлогонд ороод нэг баларсан дурсамжлээд юм да. Тэгээ тухайн үед л ерөөс үзэмтэй хөрөл чавга тиймэрхүү юмнууд л үнэхээр хоор байсан. Идэхийг бүр мөрөөддөг байсан шүү дээ. Ангийнхандаа тийм амттангаа булаацдаж иддэг гэсэн үү? Булаацалтаж. Булаацалтаж юу? Өдөр болох шүү дээ. Биеийн тамир тараална шүү дээ. Одоо ингээд шилтэй ундаа байдаг гэсэн байхгүй. Энторын ундаа, хадны ундаа гэл. Тэнгүүл гуанз руу хамгийн түрүүнд гүйснэг хүнийг хараад за энэ мөнгөтэй юм байгаад ангиараа тавьчих чичээл бүгдээр ингээд нэг ингээд сороол хөхөөл тэгэл уудаг гэсэн шүү дээ. Тэр дурсамж бас их гоё байсан шүү. За. Тэгвэл миний хүүгийн одоо хамгийн дуртай амттай юу вэ? Хамгийн дуртай амттай нь зарим үлэм. За. Зарим гэдэг ямар мэдрэмж төрөх вэ? Шоколадтай, арцтай дэргэл баан төрлөө шүү дээ. Арцтай амар дуртай. Тийм. Миний бас хэзээч одоо мартагдшгүй дурсамжтай зүйл бас нэг заримтай холбоотой. За. Өвөн төмөр замд ажилладаг байсан. Тэгэл амралтын өдрийг ер нь айгүй хүлээдэг байсан. Тэгэл хагас бүтэн санд аавыгаа хүлээд дагна. Дагж байгаа зорилго нь юу вэ гэхээр ерөөсөн Мороцко гэдэг зарим гэдэг байсан. Тэгэл өдөрт 2-3-аар нахуулаад тэр заримны амт бол одоо баргалж хамгийн тийм мартагдшгүй тийм дурсамж ер нь бараг тийм гоё зарим бий бахаж идэж үзэж байгааг баха. Тэр ерөөсөө мартагдшгүй дурсамж. Өөр юм байна. Тэгэхээр заримтай холбоотой юм байна да. Өөрөө сум байна уу? Өөрөө чи яага авах санаад байгаа. Би яац. За ингээ хэрэлдээ хэлдэг шүү дээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bonobon. Bonobonоор хайраа илэрхийлье. Ивент тэтгэгч Kofler Vlog Unblock Your Limits. За миний урд аавынх нь бага насны хамгийн дурсамжтай хамгийн их хүсдэг
амттнууд байна. Тэгээ хоёул амсч үзье. Энийг бол Alibaba гэж байна. Тэгэхээр чи одоо миний одоо дуртай байсан амттныг амсч үзээд мэдрэмжээ олцсон. За юм. Ихчтэйгээ л их булаасч иддэг байлаа да. За. Ямар хон? Миний хүнийг идж үзэж байгаагүй тийм. Ганц Ямар хон? гага Гайгүй гэдэг нь үсэн. гоё гэсэн. За маань банаа тасан банаа. Харагдсан ямар хон? Мэдгүй Аа? харал юм. Хар юм байна. За аваад ид. Яаж авах? Ингээд. Зэ. Пүү мөрн. Яасан? Амар муухай. Аа? Муухай өндөрт. Харагдсан царай мотож гэсэн итгэр айгуу гоё. Явахгүй нөө. Чадахгүй нэ. Аа? Энд чадахгүй байна. Энд чинь бидний мөрөөдлийн амтсан байл гэж яаж юм. Сони. За идэхгүй нэг тавьчих. Энийг үгүй бидний. За, наач ямар хон. Гоё. Гоё нөө. Ерөнхийдөө тэгтээ гоё юм идэхээр гоё дурсамж болж идэг. Та нар ерөнхийдөө ундаа мундаа тэгээ лори морийг авахта хоорондоо бие биендээ өгдөг. Хуваалцаж иддэг. Бараг үү. Чи ер нь хуваалцах дуртай ер нь өөрөө нууцаар идэх дуртай юм уу ер нь? Галзах дурггүй. Зөө. Яагаад Гош ганцаараа идэл. ганцаараа их идэх мэдрэмж л гоё. Хоёлоо идчихсэн амттан ч юм уу, хоол ч юм уу хизээч мартагдчихгүй нэг зөвхөн бит хоёрын хооронд л үлдсэн тийм дурсамжийг чиний яриач. Нэр нь орж ирдгөө тийм. Бор өнгөтэй тийм чихрээсээ. Тэгээ нөө цэцэрлэг рүү ингээ явахтаа ингээ цэцэрлэг рүү утсан гэсэн чинь хаалгаа барьсан. Тэгээ гэрлүүгээ буцаж явах замд нэг дэлгүүр чихэр авч идээд нэг тэрэл сандарч. Тэгээ чи ахиж хоёлоо идлээ. Авлаа. Хамаагүй. Илт хойц. Алтгаа байсан. Аав тэгвэл тэр чихрийн цэцтэй заавал олж өгнө сая. За. Тэг хоёлоо идэ. Чи өтер ч юм бол бие биендээ бол юугаа ч харамлах нь андам харилцаатай гэдэг ч тий. Аа. Тэгэхээр хоёлоо одоо нэг гоё дурсамжтай нэг юм гоё тоглоом тоглоё заяа. За. Энүүгээр миний хоёр хоорондоо нэг блок яваад ингээд нэг суглаад унгаас нь хаж идсэн нэг шийтгүүлээд идэх штеп. Тиймэрхүү маягийн тоглоом заяа. Тэнийг асуудал байна. Би тэрийг өөрч чадахгүй чи чадах уу? Сэдэн. Аа? За. Зя эндээс нэг аав наад. Чи сайхан өөрөө. Одоо ингээ гурав өөрл ингээ ээжлээ явуулсан гэсэн. За. Одоо ингэх юм тий. Нэг өндөр байгаад яах хоёул зүгээр хэсэг л явчих. Өө энэс 3 багтахгүй шүү дээ. Баггүй. Энэ энүүр л 3. Чин бушглаад энийг дорж чадах уу? Чадахгүй. Чадахгүй шүү дээ. За эхлэх үү. За. Тэгэл. Өчиг. Чи вариант болчлоо л доо. Чи өөр амар санаатай ихнээсээ юу өөрийнх нь толд байгаа. За энэ бодлоо юм шиг. Ингээд буцаач. Нададгүй тэгдэм маа. Наа нэг барьсан бол тэргээ бүр авах хэрэгтэй байхгүй. Оо энэ ингээд. Заач. Түр байж байгаа шиг л. Голч бүгд юм шиг. Заач. Энэ жон төрчихгүй юм уу? За яа. Тэ тэгтэн ишл. Ваа. За. Одоо чи. Ее. Одоо миний хөгшин бариад болсон. Одоо та бариад гоо. Та жинхнээс дээдлээс нь ажиллах. Энийг болохгүй тийм. Болохгүй. За чи одоо харж ийзээ. Олон жил болсон. Ой наач болохгүй байна. Яра өөр талаас.
Огцом цуглуул яах вэ? Огцом тэгэл шууд унаа шүү дээ. Настай болгохгүй. Настай болгохгүй. Йой. Зааж ичлээ. Дахиад нэг явж байгаа. Лаврч гэж үз. Тэстэй эхлэх. За амтлаа. За ажигсан өдөр гэртээ биш. Аягаа байгаа шүү. За. 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 Найраа байхгүй шүү. За. Надлаас ч унахаарлаа да. Тэстэй. 2-0-аар ажиглаа. Тэгэхээр өнөөдөр 7 хоног би аягаа угаая. 3 өдөр азааг авъя. За. Тэгээ нэг 3 цаг компьютер тоглох зөвшөөрлөчлөө гээд. Тохироо. За. Чи энэ шоколадыг мэдэх үү? Мэдэн. За. За. Энэ шоколад яг л нэг л ийм жижиг юм төрөл байт юм. Гоо. Эндээс нэг жоон уртаагаа те. За. Нөгөө альфон голчиг хэмжээтэй байгаа. Юм том уу? Аха. Чи энэ дуртай юу? Тэстэй. Энэ самтан гоё юм тий. За энэ яадаг юм? Би нэг мэдгүй шинээр л гасан юм шиг. За. Уудын дотор байд юм байна. А энэ ширхэр биш юм байна тий. Тэ, яаруу. Гоё юм. За одоо ирээ. Энэ таван дээр хэдэн шоколад байна? Ганц. Гайхамшиг мэдрэмээр байна уу? Тэгээ. Тэгвэл би чамд амар илбүү үзүүлээ заяа. За. Энэ хорвоо ертөнц энэ галактикт байхгүй амар илбүү үзүүлээ. За нүдэн чих. Гайхамшиг мэдрэхэд бэлэн үү? Билээ. Гайхамшиг дуртай юу? За. Шин содон зүйл дуртай юу? Болоо. За, явлаа шүү. За. Нөгөө илбийнхэн тарина явах юм уу? За яваа. Яваа. Сабрака, мабракам, дабрака. Сакатака, отко баяра. Унса гайхамшиг мэдэрцгээе. Нүдэнараа 1 2 3 пум. Ямар вэ? Амар. Ийм том шоколад харж байсан уу? Хараагүй. Ямар хөө? Амар. Амар том. Идэж барах уу? Харахгүй шүү дээ. Ивент тэтгэгч Kofler Vlog Unblock Your Limits. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Bonobon. Bonobonоор хайраа илэрхийлье. Нэвтрүүлгийн зүгээс битээр орны юм гоё бокс ирсэн байна. За. Задлж үзэх үү? Тэгээ. Чи задлах уу, би задлах уу? Би задлаа. За. Йой. Шидэт хайрцаг, эрдэнэсийн хайрцаг шиг юм шүү дээ. За. Яг. Дотор нь ийм байж идэх шүү. За миний хүнийг. Өнөөдрийн хүндэт зочдод энэ жижигхэн модон хайрцагт өнөөдрийн багахан цаг хугацааг хамгийн хайртай хүнтэйгээ өнгөрүүлсэн дурсамжаа нандинан хадгалахад зориулагдсан билээ гэж. Энэхүү хайрцаг нь таны дурсамж, мөрөөдөл, хайр, итгэл найдвар бас өнөөдөр өнгөрүүлсэн цаг үеийн аз жаргалтай мөчүүдийг илэрхийлж буй юм. Ирээдүйд та бүхэн хайрцгийг нээх мөчөд өнгөрсөн цаг үеийн дулаан мэдрэмж, хайрыг эргэж дурсаж чадна хэмээн найдаж байна. Хайрцаг доторх бүхэн таны сэтгэлд дурсамж болон үлдэх болтугай. Хүндэтгсэн C1 телевиз амттай дурсамж нэвтрүүлэг Unblock Your Limits Kofler Vlog гэж. Энэ дээр дурсамжаа бичих юм байна хоёлаа. Аль нь дээр? Чи битээрийн өнөөдрийн мэдрэмж сэтгэлдлээ ингээд энэ дээрээ бичээд үлдээх юм байна хайрцагтаа заяа. Дурсамжаа биччихлээ. За. Хоёлаа энэ дурсамжаа эргээд хийцээ үзэх үү? Мэдгүй. 5 жил гэдэг. Яа 5 жил. 5 жилийн дараа чинь бүр том залуу болоод надаас холдоод яваад байл яах юм. Жоо хойрхон байгаад хугацаанд хоёлаа дурсамжаа эргээд үзээ л дээ. Сарын дараа.
Санаа давлах юм шиг 5 жилийн дараа алга болсон. Сарын дараа. Холоо явцвал. Сарын дараа. Сар арай ойрхон байна. Жилийн дараа. За тэгээ жилийн дараа заяа. Аавнуудыг хайртай шүү заяа. Зүү. Жилийн дараа хоёул энэ дурсамжаа эргэж уншаад ахаа шин дурсамжаа бичих нь чинь хайрцагтай тий. За ичвэл. За өнөөдөр ингээд Сэнийг телевизийн амттай дурсамж нэвтрүүлэгт үүтэйгээ хамт оролцлоо. Миний хувьд маш тод томруулнаар үлдэх гайхалтай сайхан өдөр болж өнгөрч байна. Ерөнхийдөө гэр бүлийн харилцаа, гэр бүлтэй үлдээж байгаа хором цаг хугацаа болгоны дурсамж эргээд бодоход маш нандин байдаг. Хамгийн гоё дурсамжаа гэр бүлдээ л зарцуулж байгаа хэрэгтэй. Үр хөвгттэйгээ байнгын гоё ярилцж байгаарай. Дурсамжийг илүү аз жаргалтай, илүү гоё сонирхолтой дурсамжуудыг заавал бүтээж байгаарай гэж хэлмээр байна. Тэгээ хүүтэйгээ өнөөдөр ингээд нэг нэвтрүүлэгт ороод ярилцсан ш бол үнэхээр бас нэг сонирн байдаг юм байна. Гэртээ ингээд би энтэйгээ ярьдаг байсан чинь ингээд ширээний ард суугаад ингээд нэг ярилцсан ч бас сонирн мэдрэмж байдаг юм байна. Хорон мөч болгон гэр бүлтэйгээ гайхалтай дурсамжийг үлдээж байгаарай гэж хэлмээр. За миний хүү өнөөдөр автагаа ингээд нэвтрүүлэгт орсон сэтгэлээ хэлээч. Ямар вэ? Гоё. Ингээд камер юм ингээд яриа суух ямар вэ? Болмоор байна уу? Юу? Ингээд яриа суух. Болмоор юм. За.